Азтай охины сэргэлт өдөр 16. Орчлон ертөнц үргэлж миний талд байдаг. Сайн уу ивэгцэн охин минь? Хүн заримдаа бүхий л чадлаараа хичээгээд байхад амьдрал өөр зүг рүү хөтлөөд байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэгх үед бид дотроо асуудаг. Би юу н зөв замаар явж байгаа юм болов уу? Гэхдээ нэг зүйлийг санаарай. Чи бол энэ орчлонгийн санамсаргүй үр дүн биш. Чиний мөрөөдөл, зөн совин, дотоод дуудлага бол орчлонгийн чиний талаарх төлөвлөгөөний дохио юм. Амьдралд итгэх хүч гэдэг бол бүхнийг ойлгож, хяналтандаа байлгаж чадахтаа биш. Харин бүрхэг бүүдгэр уйдаж, орчлон чамд илүү сайн сайхныг бэлдэж байгаа гэдэгт итгэхэд оршдог. Зүгээр л нэг агшин нүдэн надад сайн зүйлс ирж байна. Би ганцаараа биш гэж өөртөө хэл. Чиний хэлсэн үгс бол шивнээ биш. Тэнгэрлүү цацагдах хүчтэй давтамж энерги юм. Сэтгэлийн шивнээ. Заримдаа би хэцүү мэдрэмж төрөх үед яагаад ч юм нэг гэрэл гинэд орж ирдэг. Санамсаргүй үг, санагдаж буй дурсамж, эсвэл нам гүмдэх гинтийн санаа мэдрэмж. Бүгд л нэг л зүйлийг сануулдаг. Би хамгаалагдсан байгаа. Өнөөдрийн дасгал. Дохиог ол. Зорилго орчлон чамтай ярьж байгааг батлан мэдрэх. Нэгдүгээрт өнөөдөр чамайг чиглүүлж буй дохиог хай. Санамсаргүй сонссон өгүүлбэр, гудамжинд харагдсан үг, танил бос хүний инээмсэглэл. Хоёрдугаарт өнөөдөр орчлон надад ийм дохио илгээв гэж нөхөж чинь. Энэ бол зүгээр нэг давхцал биш, энэ бол давтамж. Гуравдугаарт хідэн хоромж суугаад төсөөл. Өөрийгөө гэрлээр бүрхэгдсэн, инэрлэр дүүрэн хүчтэй орон зайд байна гэж. Тэр эрчим чамайг тэрвэн зөв замаар чиглүүлж байгаа. Affirmation. Орчлон ертөнц миний ярыг дааж байгаа учраас би зөрөгтэй алхаж гүн гүнзгий итгэсээр байна. Чиний хамгийн том зориг бол бүх зүйлийг хянах гэж зүтгэх биш, харин итгэлтэйгээр эерэг дээд хэмнэлд орж чадсан явдал юм. Орчлон чамайг сонсож, мэдэрч, дагаж байна. Чи ганцаараа биш. Итгэл, тэвчээр, хүчээр чиний сэтгэлийн найз марлаа.